бол ардаа өргөж байгаа. Одоо бол нэг тийм 90 цент хүрсэн 22 3 настай одоо яг энэ залуучууд гоё харагдаж шít. Та нар шиг болсон учраас одоо харьцангуй тогтвортой, бүртэй суурьтай, хатуужилтай тийм нам болч хуурсанд л байгаа юм. Танд нууц байгаа хаа. Одоо надаач багийн тоглолт уу юу вэ? Та зүгээр өөрөө юу гэж боддог вэ? Би бол манайхан бол тийм юм дундор явсан учраас хэрсүүжсэн байна гэж боддог. А дээр нь бас энэ дунд би өөрөө унж босож зөндөө явсан. 22 жилээс яг үндсэндээ арчилсан нам бол 18 жилд нь бол унтсан. Ийм их унсан хүн чинь өвдөг мөвдөг нь гимтэд бариад ингээд тэгээд хаширна үсттэй. Тэрний нэг этгээд нь би байхгүй. Би өөрөө энэ зовлон дундуур нь явцсан учраас аль болохоор бөөндөө багаараа ойлголцолтой нэгэн зөвхт тэр нь Монгол улсаа хөгжүүлэх монголчуудынхаа амжиргааг дэвшүүлэх гэсэн энэ зүгрүүл явж байгаа. Та сая хамтарсан засгийн газраас гарах шийдвэрийг хэлсэн. Хэлсэн нь та болохоос яг цаанаа бол бүгдээрээ хэлцэж тохироод хэлсэн байх л та. Ер нь арчилсан нам яг ийм одоо нүүдэл хийсэн гэж хэлээ л та. Нүүдэл хийснээр ямар давуу талыг олж авч байгаа юм бэ? Арчилсан намд бол давуу тал байхгүй. Энэ одоо засгаас гарснаар. Ард иргэдэд бол давуу тал үүсэж байгаа. Юу гэж шүүмжилсэн гэхээр хамтраад юм хийж байгаа чинь сайн байна. Тэгэхдээ нэг юм буруу байна. Энэ арчлын үн цэнтэй зүйл чинь бүдгэрч байна. Намуудын ялгаа чинь харагдгаа болж байна. Ийм зүйлийг хэлсэн учраас бид нар бас тэр арчлын үн цэнтэй зүйлээ хамгаалах бас ардчилсан нам ардын нам гэдэг чинь уулаасаа өөр намууд гэдгийг харуулах. Гурав дахь нь бол уулаасаа сонгуульд хөтөлцөөд орж болохгүй шүү дээ. Тэгэхээр чинь бүр харин ч иргэдэд бүр ойлгомжгүй. Гэхдээ нөгөө нам гэдэг маань одоо бүр сүулдэ явсаар байгаад хөтөлцөө сонгуульд орж идэг гэж ийм арчлын үн цэнтэй зүйлд хаш нөхцөл байдал үүссэн учраас л гарсан. Одоо сонгуул болох гэж байгаа. Тэгээд намууд маань ярьж байна л да, зарим нь 20 жилийн хөтөлбөр боловсрууллаа гэж ярьж байна. Танаа нам жишээ 8 жилийн хөтөлбөр гэж яриад байгаа тий. Сонгуулийн хугацаа маань бол 4 жил байгаа шүү дээ. Тэгээд зүгээр миний бодлоор л тий 20 жилийн хөтөлбөр ярихаас илүү яг 4 жилд юугаа хийх вэ гэдгээ ярих нь л чухал юм шиг санагдаад байна. Зүгээр хувь хүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа? Бид нар бас яг тийм байр суурьтай байна. Юу гэхээр тэгтээ ингээд нэг дутагдал байгаа. 22 жил. Ерөөсөө сонгуульд орохдоо 4 жилээр юм яриад хайчдаг байсан байхгүй. Энийг бид нар ядаж 2 сонгуул дамнсан 8 жилийн хугацаанд ярья. Тэгтээ энэ удаагийн сонгуульд 4 жилийнхаа юмыг түлхүү ярий. Ийм л бодлоготой явж байгаа. Хүмүүсийг бас одоо энэ нэг 21 мянган төгрөг өгөөд байгаа нь тэр зөв явах, амьдралаа тэ өөдөн датах, бизнес эрхлэгч байт юм уу тэ тэр сэтлийг ингээд хаачаад байгаа юм шүү. Жишээ нь одоо манай нэг ихч Мянгалт малчаа туслах малчаа олдохгүй байна. 500 мянган төгрөгийн цалин өгөө гэж ахт олдохгүй байна. Энэ хүмүүс энэ 21 мянган төгрөг аваад 4 5 хүүхэдтэйгээ ингээл амьдрал байна гэж тэгж байгаа. Тэгтэл арчилсан үзэл маань хүмүүсийг те ая тухтай амьдрах, бизнес эрхлэх те өөрсдийнхөө төлөө те хүсэл мөрөөдлөө биелүүлэх тэр талбарыг нь бий болгох ёстой шүү дээ. Гэтэл одоо ингээл хамтарсан засгийн газар гээл мөнгө өгөөл ингээл хүмүүсийг ингээд тэр юуг нь хаагаад байгаа юм шүү. Энэ одоо ер нь цаашдаа энэ 21 мянгаыг өгөх болоо та юу гэж боддөг вэ? Бэлэн мөнгө өгөөд байгаа. Манай иргэд хоёр янз байдгийг. Нэг хэсэг нь бол 21 мянган төгрөгөөр чинь амьдрмаар байна, мөнгө байхгүй юм чи авъя гэдгийг. Нилээд хэсэг нь бол юу гэж хэлдэг гэхээр энэ бол буруу байна. Намайг энэ Сэлэнг аймагт ажиллаж байхад энэ намар ургац хурааж байгаа хүмүүс надад тэгж хэлсэн шүү дээ. Өдрийн 15 мянган төгрөг өгье, ирээд ургац хураалцаад өгөөч гэхээр ургац хураалч өгөхгүй. Тэгсэн мөртлөө 21 мянга дээр уртаа очир үүсгээд байх юм аа. Энэ дээр та нар бодлогоо зөв гаргаач гэж ингэж хэлж байлаа. Би тэр хүмүүстээ санал нэг баг. Тэгээ яах вэ? Тийм учраас аль болохоор хүмүүсийг ажилдаг, хөдөлмөрлөдөг. Ажиллаж хөдөлмөрлөөд олсон мөнгө нь амьдралд нь хүрэлцдэг тэр нөхцөл рүү хийж өгнө. Таны амьдралын хамгийн нандин зүйл юу вэ? Хамгийн нандин зүйл бол одоо эх орон үр хүүхэд юм да. Би энэ асуултыг зориуд асуусан юм аа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээс Нандин гоёо гэх брэнд хамтран ажилтгийн. Нандин гоёо брэнд маань Лозво GLC гэдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн энэ үйлдвэр маань одоо үндэсний үйлдвэрлэгч байгаа. Нэг мэдээллийг хэлэхэд үзэгч та бүхэн зөвхөн өөртөө зориулсан цорын ганц загвараар үнэт идэл хийх боломжтой. За тэгээ бриллиант болон цагаан алтны засвар үйлчилгээ өнгөлгөөг Лозво GLC компанийн үйлдвэр дээр бас хийж байгаа юм байлээ шүү. Тэгээд энд бас та бүхэн очиод засвар үйлчилгээ, за магадгүй загвараа өөрчлөгч байт юм уу, тийм шаардлагатай болвол очиж Нандин гоёо брэндээр хийх юм боломжтой юм байлээ. Үзэгчдтэй болоод танд мэдээлэл хүргэх гээд Нандин
Нандин гоёо брэнд маань Нандин гоёо шижир алт гэдэг энэ дотроо 1 грамын шижир алтан гулдмаатай энэ картыг гаргасан. Энэ картыг та хэн нэгний баяр ёслолд бас бэлгэлж болно. За мөн энийгээ цуглуулад хурааж хоригдлож хадгалж болно. Тэгээд алт гэдэг бол хэзээ ч үн цэнтэй буурдаггүй учраас их үн цэнтэй бэлэг байх юм аа гэж үзэгчдтэй хэлэх байна. За мөн би танд бас нэг бэлэг өгөх гэсэн юм аа. Манай нэвтрүүлэгтээ Хамбургтэй дэлгүүр хамтран ажилладаг. Та хоёр нь хувцас хаанаас сонгодог вэ? Монголоос авч байгаа тохиолдолд Хамбургдээс бас авсан шүү. Тэгвэл танд Хамбургтэй дэлгүүрийн энэхүү картыг бэлэг болгох гэж байна. Энэ нь болохоор Хамбургтэй дэлгүүр, Хамбургтэй Роял дэлгүүр, супермаркет, ресторанд нь хөнгөлөлт эдэлдэг юм гişүнчлэлийн карт авах шүү. Хөтлөгчийн хувцас, бүсгүйн хүний дур булаан төрх, Английн алдарт брэнд French Connection, Хамбургтэй Роял дэлгүүр. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэг ерөнхийдөө өндөрлөгт өгч байна. Тэгээд би бас танд нэгэн гинтийн бэлгийг барихаар шийдсэн байгаа. Тэгээд энэ нэг хэсэг хүмүүсийг би бас урьсан. Тэгээд тэр урьсан хүмүүсээ гаргаж ирээд илүү бас утга учир учгийг нь тайлъя гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ манай нэвтрүүлгийн гинтийн гайхалтай зочдыг хамтдаа өгтөө алцгаая. За наашаа суугаад байгаарай. Баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн зочид маань ямар учиртай ирсэн бэ гэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн зочин зүрхний төрөлхийн гажигтай 200 гаруй хүүхдүүдийг эмчлүүлэхэд хувь нэмрээ оруулж эдгээр хүүхдүүдийг эмчлүүлсэн юм байна. Тэгээ 200 хүний алтан ам гэдэг бол маш үн цэнтэй. Үүнээс зөвхөн төлөөлөл болж өнөөдөр 4 хүн хүрэлцэн ирсэн байгаамаа. Тэгээд эдгээр хүүхдүүдтэй болоод ээжүүдэд нь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та бүхэнд бас эрүүл энхийг хүсэн өрөө дэхүү бүгдээрээ. Анх одоо ямар учирлаар ингээ хүүхдээ эрүүл сарвал болгох боломжтой болсон. Тэгээ мэдээж их хүнд бол үр хүүхэд хамгийн үнцэнтэй. Тэгээ үр хүүхдийн алтан амийг аварна гэдэг бол үнэхээр сайхан зүйлээ. Та бүхэн бас баярлаж талархснаа илэрхийлэх боломжийг Нандагийн шоугаас олгож байна. За баярлалаа. Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Нандадаа бас баярлалаа. Ийм сайхан нэвтрүүлэг бэлтгэж бид нарыг ингээ уулзуулж байгаад маш их баяртай байна. Юуны өмнө алтан үеийг дарахтаа маш их баярлж явдیں۔ Би миний хувьд гэвэл миний охин 2005 он төрөөд зүрхний цорхоотой гэд ерөөсөө энэ хорвоод амьдрах боломжгүй болцсон байсан. Тэгээд миний охиныг амийг аварсан, ачтан ер нь хүн хорвоо ертөнцийн төрөөд ээж аавдаа нэг баярлж явдیں۔ Эх орондоо нэг бахархаж явдیں۔ Би болохоор алтан үеийг дарахтаа амирх баярлж явдیں۔ Миний охин зүрхний хагалгаанд орох боломжгүй энэ хорвоо дээр амьдрах чадваргүй болцсон байсан. Тэгээ би энэ эмч нараараа дамжуулаад Rotary клуб зүгээр. Rotary клуб алтан үеийг даргаагаа олж аваад миний охин одоо энд эрүүлийн маш том болцсон. Одоо нэгдүгээр ангийн сурагч. 6 настай болцсон. 6 настай. Би айгүй их баярлалаа юм алтан үеийг дарахтаа. Бид нар 2008 онд солонгосонд явсан шүү дээ. Тий, алтан үеийг дарга бид нартэй бүр цуг очоод бидний зовлон жаргалыг хуваалцаад за охин чи яаж ийн, за хүү чи яаж ийн. Бид нар ингээд ирсэн бүгдөө хамтдаа туулна, чадна, давна гэдэл бид нар бүгд мэрийсэн одоо. Тэгэл ер нь би айгүй их баярлалаа юм хэлэх үг болтугай нууцлаарай. Энэ бяцхан бэлэг. Энэ ингээд бидний хүүхдүүдэд шинэ амьдрал, шинэ зүрх бэлгэлсэн. Ямар ч гэсэн алтан үеийг дарахтаа энэ бидний зүгээс бэлгэлж байгаа шүү. За дараагийн ээжүүдийн бас сэтгэлийг сонсъё. За ийм гоё нэвтрүүлэгт орж байгаадаа бид нар их баярлж байна. Миний өвгч гэсэн баяр хүргэе. Алтан дагадаа баярлалаа. Баярлалаа. Хэдэн онд апресэнд орсон бэ? 2008 онд. Апресэнд орсон 2 хүрж байхдаа яваад одоо ингээд 6 нас хүрж байна. Одоо бол ямар ч асуудалгүй байна. Асуудалгүй ирүүл ингээд цаваа сэргэлэн сайхан эцэрлэгт явж байгаа. Бид хоёр болохоор 2008 онд ой 5 сартай хаалганд явж исэн. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцож байгаа одоо маш их баяртай байна.
толераторыг клуб болон алтан уяг дарагдаа миний хүүд шинэ амьдрал, шинэ зүрх бэлгэлсэнд маш их баярлалаа. Тэгээд баярлалаа гэж хэлэхээс гадна тааралт нэг уулзлаж чадахгүй болохоор уулзах юмсан, хэлэх юмсан гэж дотроо маш их бодож явдаг. Тэгээ нэвтрүүл өчтөр орой уцтаа тарны хэлсэн. Тэгээд гинтээ хөрөлцөж ирээд ингээд танд чин сэтгэлээсээ баярлалаа. Миний хүүд амьдрал бэлгэлсэн танд маш их баярлалаа. Таны цаашдаа амьдралд ч эрүүлийн их сайн сайхан бүхнийг хүсэж ирээ. За энэ охин маань Энэ өөрөө явсан. за энэ охин маань Өөрөө явсан. Тэр за хэдэн настай явсан юм бэ? За би 2008 оны 6 сарын 1-нд 10 настайд явсан. Одоо би 14 настай. Харгалаанд ороход хүнд байвуу? Одоо биеийн байдал нь хэр байдгийг, хэр үр дүнтэй болсон? Тэгээ хаалгаанд орохоос өмнө бол би биеийн тээврийн хичээлд ордог байсан. За. Тэгээд хаалгаанд орсныхаа дараа түрүү жилээс бол биеийн тээврид бол тогтмол орж байгаа. Ямар нэгэн зовир мовир байхгүй. Баярлалаа гэж хэлэх үү? Алтан уяг та баярлалаа. За. Ер нь яаж яваад энэ хүмүүстэд туслахаар одоо? яг энэ одоо юу гэдэг ганцхан бас алтан уягийн бүтээл биш л дээ. Туул Оратары гэж юм клуб байдгийн. Тэгээ энийг бид нар нэг 2003 онд байгуулад тэгээд эхэндээ болвол ингээл янз бүрийн л хийж ирсэн хүмүүст одоо тус болох, хүүхдэд тус болох. Сүүлдээ бол манай клуб ерөөсөө л хүүхдийн зүрх, төрөлхийн гажигтай тийм хүүхдүүдийг Солонгос улсад явуулж эмчилдэг гэдэг ийм юмар бол манай клуб үндсэндээ бол дагнаад ажиллаж байгаа. Тэгээ одоо өнөөдрийн байдлаар одоо 20 хэдэн хүүхд явна. Энэ жил үхээ явуулдаг. Тэгээ нийтдээ бол энэ жил 25 хүүхэд явчих юм бол 200 орчим хүүхдэд бол зүрхний хагалгаа хийлгээд ирж байгаа. Тэгээ энд бол эцгийнхийнх нь хүүхдүүдийнх нь унааны зардыг хүртэл бид нэр зохицуулж явуулдаг манай клуб. Солонгосын Оратары клубуудтай хамтраад ажиллаж байгаа учраас тэд нар маань тэр нөгөө эмнэлэгт нь очиж байх тэг хагалгаа хийх зардлыг бол бас ингэ хариуцдаг. Тийм учраас энэ манай Туул Оратары клубын ийм сайхан буянтай ажил хийж байгаа. Манай клубын хамт олондоо би бас баяр хүргье гэж ингэж бодож байгаа. Одоо энэ алтан цэцэг Нандин Эрдэнэ тийм. Нандин Эрдэнэ бидгээд ингээ бөөндөө Солонгост очсон байхгүй. Тэгээд үнэхээр энэ 20 хэдэн хүүхэд одоо юу гэдэг тэнд аваад чи хагалгаанд оруулна гэдэг бол маш их тийм одоо ер нь хүний амьдралд бол тийм их хүнд хэцүү зүйл байдаг. Чи одоо энэ олон хүүхдүүдийг хагалгаанд оруулаад одоо яадаг бол ийдэг бол тийм хүний амь авч явна гэдэг бол тий. Тэгээ би тэгэхэд дараа нэг Оратары клуб дээр очиж баяр хүргэсэн тийм ээ. Тэгээ энэ охин дөнгөж хагалгаанд ороод гараад гайгүй болоод ерөөсө тэнд бол мундаг хийгээд тэгээ 2-3 хоног босоод яваад бид нар хамтдаа цаашаа тэр нэг Солонгосын нэг клуб дээр очиод бөөндөө бас хагалгаанд орсон хүүхдүүд ээжүүд наавууд нь очиод бас баяр хүргэж ирсэн. Тийм учраас бид нар бас солонгосуудад бас их баярлдаг. Үнэхээр Монголын хүүхдүүдийг ингээд эрүүл сарвал болгож өгч байгаа гэдэг бол бас том ажил юм байна. Гинтийн бэлэг бол чадсан уу? Чадлаа харин би өөрөө бараг нүднээс нулимс гарах гэж байна. Одоо танд хараад. За баярлалаа. За. Одоо тэгээд 1-р ангид орсон гэсэн те Нандин Эрдэнэ хэд сурч байна? Онцоо. За. Ямар авьяастай вэ? Микрофон авчих юм дөө. Нэг дуулаад ч юм уу авьяасаа үзүүлэх боломж байна уу? Нандаа юм байна шүү дээ. Тий, нандаа юм байна шүү дээ бас. Нандаа дуудуулах. Шүлэг уншина. За бүгдээр хамтдаа сонсъё те. Ямар нэртэй шүлэг вэ? Багшаа биби. За. Гоёхан битсэн шүлгээ чэжээр унши биби. Шингэн сурсан дууга шивтэн дуулի биби. Багшаа биби. Уншиж мэдсэн үлгэрээ очрыг нь яри биби. Урлан зурсан дурга очрыг нь хэлээ биби. Багшаа биби. Баярлаа. За энэ авьяастай хүүхдэд бэлэг өгнө. Стай авьяастай хүүхдэд шүү. Сургуульд орсон хүүхэд учраас энэ бэлэг алгаа өгье. За нандаа. За. Дуулах уу? Шүлэг унших уу? Төвшин бүгдээрээ их авьяастай юм шиг байна шүү. Би Монгол хүн аргалын өвтэй байргалчин
малчин гэрт төрсөн би хатэрхэн утга үлимэн гэж бодог Чингэр маань нүрхэд ашийн бараа шитэд Чингэр сайхан утга шитэд батан дарахж үлээж байгаа салхинд өмсөж байгаа юм шиг өсөөтэй юм гарч илээж байгаа юм шиг өнгөө сайхан санахад элэг жүхэн дандулж хэсгүй борномс би хоёр нүдгэн төгтөг. За. Гэвэл ганцаасаа л гэдгийг. Тийм учраас сэтгэл зүрэхтэй байх ёстой юм шүү. Тийм учраас та бүхнийг сэтгэл зүрэхтэй байж хүүхдүүдийнхээ төлөө, хүмүүсийнхээ төлөө хамтдаа урагшлахыг би та бүхэнд уриалж байна. Залуучуудаа урагшаа хамтдаа. Баярлалаа өгчтэй өнөөдрийн Нандагийн ток шоуны зочноор артист намын дарга Норвегийн Алтан хоёрыг оролцлоо. Эх 7 өнөخت эргүүлцээ. Түр баяртай өгчтэй. Хүн бүхний дэргэд